Өдрийн мэнд хүргэе. За ер нь яг 2026 оны Монгол Улсын нэгдсэн сүмтэй холбоотой асуудлыг ингээд судлаад ингээд хэлэлцүүлгүүдийн явцыг ингээд сонсоод ингээд үзэхээр ер нь манай энэ яг 2026 оны төсөвдөр яг шинэ юм яг юу байгаа юм? Яг ямар асуудлыг одоо шийдчихв гэд ингээд үзэхээр бол бас нэг тийм дөрвтэй юм бол би бол олж харахгүй л байна. Нөгөө нэг жилийн төсөв зардал их байна. Одоо яах вэ? Ингээд явсаар байгаа л батлагдаал тэгэл гардаг. Тэгэхээр энэ удаагийн төсвийн нэг онцлог бол нэг ард түмний одоо иргэдийн саналыг авсан гэж байгаа шүү дээ. Тэгээ иргэд бол нэг дөрвөн асуудал дээр анхаараач гэж хэлсэн юм билээ. Эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, энэ нийгмийн хамгаалал. Тэгэхээр бид яг зүгээр 2026 оныхоо төсвийг батлахдаа өөрсдийнхөө бодит нөхцөл байдлаа ард иргэдтэй үнээр нь хэлээд нэг дөрвөн асуудлыг нь шийдээд за саяны ярьж байгаа гишүүдийн хэлээд байгаа энэ урсгал зардал, данхар төр байдаг. Энэ бүх юмнуудаа нэг энэ 26 онд зэгцлээд энэ татвар төлөгчдийн мөнгийг нэг зөв юм руу зарцуулдаг нэг ийм реформын шинжтэй төсөв болгочих бололцоо ер нь одоо бидний цаг хугацааны хувьд байна уугүй юу гэж би бол хэлэх гээд байна. Одоо ингээ эргээ харахаар төрийн албан хаагчдын цалингийн асуудал шийдэгдээгүй. Нэг төрөний нэмэгдэл байхгүй. Эрүүл мэндийн салбар өнөөдөр надаа үйлдвэрчний хэвлэлээс нь бичиг ирсэн бил. Цалин цагаан хэвээрээ. Боловсролынхан одоо ямархуу шаардлага тавиад сууж байгаа юм. Цалин битээ хэл нэг ангид 70 хүүхэд сууж байгаа ийм нөхцөл бид нар байж байгаа шүү дээ. Тэтгэврийн асуудал, нийгмийн хамгааллын асуудал. Эрчим хүч бол одоо зуны 90 хоног, зуны сарын 90 хоногийн зовуул цувуул тасалсаар хагаад бараг 30 хоногийг нь тоггүй болгочихсон шүү дээ. Ягаад гэвэл шугам засвар. Тимч засвар, иймч засвар. Тэгэхээр яг зүгээр миний хувьд асуулт асуугаасаа өмнө нэг энэ зүйлийг бас нэг хэлээд төсвөө бид бас нэг эргээд харуул яасан бэ гэсэн нэг ийм санал. За нөгөө талдаа яг өнөөдөр өргөн баригдсан төсөвтэй холбогдуулаад асуух зарим зүйлүүд байна. За хэрэг эрдэхийн газрын дараагаас за төрийн албан хаагчдын цомгтгол гээд 9% цомгтгох гэсэн. Ийм бүдүүлэг цомгтгол одоо цаашаа араа явахгүй байгаа үсттэй 2026 онд. Халах хүнийхээ нэрийг явуулчаарэ гэдэг ийм цомгтгол Монголын төрийн албанд явагдсан шүү. Тэгэхээр 2026 онд энэ цомгтголоо ер нь яаж харж байна? Одоо 2025 оны төсөв их хэмнэсэн л гэж байна. Яг амьдрал дээр суман дээр яваад очихоор машиндаа их бензин байхгүй төрийн албан хаагчнаа. За томилт бол бүр ярихгүй. Цалингаас өөр юм байхгүй, тамгын газар нь суманд ганц байдаг иштэстэй өрөнд орцсон тэдний аманд ороо сууж. Тэгээ бид нэр төсөв тодтогчлоо гэд хэмжлээ гэж яриад байгаа. Би бол одоо сая сумаараа хэнтийн сумдаар явсан Бачирээ яг л ийм байдалтай, гутаан давааны хамгаалтын албан дээр бас яг ийм байдалтай. Энэ бол улс дээр байгаа юуны асуудал. Тэгэхээр ер нь явж энэ нэг төрийн захиргааныхан энэ муу ер нь эднийг өмөрч хэлэх хүн байхгүй биш гэдэг шиг одоо ингээд нэг ийм юм их явагддаг боллоо. Тэгэхээр энэ дээр энэ цомгтголоо ер нь цаашд яаж харж гэдгийг хэлэх гээд байгаа маа. Хоёрдугаарт энэ хуцаа хэрэг. Тэргүүн шадар сайдын энэ багцад энэ хүрээлэнгийн асуудлууд байна л да. Би бол бас хүнсүдэ аж ахуйн байнгын хорооны гишүүн. Тэн дээр хөдөө аж ахуй яамнаас бол ганц тавьдаг зүйл бол энэ хүрээлэнгүүд, энэ актимыг яг яамныхаа одоо харьяанд авмаар байна. Ингэжээ салбарын бодлого шинэ юм гаргаж ирэх шаардлагатай байна гэдэг. Тэгээ энэ бол ганцхан хөдөө аж ахуй яам биш. Бусад яамтаас гарч ирээд байдаг. Тэгээ энийг ингээд эдийн засгийн хөгжлийн яам дээр төвлөрүүлснээр ер нь ямар үр ашиг гарна гэж ингэж харж байгаа юм бэ гэдэг дээр хоёр дахь асуулт. За дараагийнх нь энэ шадар сайттай холбоотой онцгой байдлын албатай холбоотой асуудлыг сая Туван гишүүн нэлээд тодрууллаа. 2026 онд салбар нэгжүүд нэмэх үү? Ялангуяа сая Туван гишүүний ярьж байгаа тэр хангайн сумдууд, ойн төмөр, уул ус, усны үеэр гээд олон зүйлүүд болдог энэ сумдууд руу. За асуултанд Бямцогт сайд хариулна. За төрийн албан хаагчдыг цомгтгох уу 2026 онд үргэлжлүүлээд гэж байна. Цомгтохгүй. Улсын хурлаас баталсан 26 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдыг 9% цомгтгоо гэж одоо улсын хурл хууль баталсан. За өнгөрсөн 7 сард бас 25 оны төсөвтөд тодтгол хийхэд бас төрийн албан хаагчдыг 9% цомгтгохоор гэж төсвийн тодтгол баталсан. Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээндээ улсын хурлын одоо баталж өгсөн хуулийн хүрээнд одоо 9% цомгтголыг зохион байгуулж одоо үндсэндээ 25 онд дуусж байгаа. Энэ дээр тэгэхээр одоо юу гэдгийг холбогдох чиглэлүүдийг бас өгөөд бас ажиллаж байгаа. Төрийн албан хаагчдыг ямар нэгэн байдлаар хомруулахгүй.
Ажлаасаа гарсан хүмүүсийн оронд хүн нөхж авахгүй байх, тэтгэврт гарсан хүмүүсийн оронд хүн нөхж авахгүй байх, жирэмсний амралтаа эдэлж байгаа хүний оронд хүн нөхж авахгүй байх, гадаа дотоод одоо тийм үү шилжсэн хүмүүсийг оронд нь хүн нөхж авахгүй байх. Ийм байдлаар оронтойгоо шахаа, ийм байдлаар зардлаа бууруулаа. За нөгөө талдаа мэдээж ажиллаа хийж чаддаггүй, хариуцлагагүй, бүтээмжгүй, сэтгэлгүй, чадваргүй, хүн сурталтай ийм хүмүүстэй хариуцлага тооцоо. Иймэрхүү байдлаар л одоо бас энэ төрийн албыг одоо 9% одоо бас зардал бууруулж барих ажил зохион байгуулаа гэсэн чиглэлийг засгийн газраас холбогдох одоо байгууллагууд өгсөн. Үүнийг одоо бас зарим газар улс төрчид нуглаа гаргаж хоморголох, эсвэл одоо ялгуурлах иймэрхүү хандлагуудаас гарч байгаа юм байна лээ. Үүнтэй холбоотой бас гомдол санал ирж байгаа. Энэ бүгдийг бас тухайн шатанд нь шалгалт хийгээд одоо шийдээд хариуцлага тооцоглон шийдээд явах ийм байдлаар шийдэж байгаа. За цаашдаа бол төрийн албаа агчдын одоо гүйцэтгэлийг одоо тийм үү ил тод болгох. Дарга үнэлэхээр сайн гэд үнэлэгчдэг даргадаа тал засж хагаад ард түмэн үнэлэхээр муу үнэлэгддэг, хүн сурталтай ажиллаа хийдэггүй, ажилдаа ирдэггүй. Ийм одоо бас нэг ялгууртай ханддаг байдлыг бол ард түмнэр үнэлүүлдэг болёо. Даргын үнэлсэн бодиттой биш тийм ард түмнэр хянуулдаг байя иргэдээр. Иргэдийн үнэлгээг бас сонсдог, анхаардаг байя. Ингэж одоо төрийн албаа агчд илүү одоо хяналттай, илүү бас тийм үү хариуцлагатай, сэтгэлтэй ажилдаа одоо тийм үү ханддаг байхын бүтээмжийг нэмэгдүүлэх энэ чиглэл дээр бас тодорхой ажлууд бас хийж хэрэгжүүлж эхэлж байгаа. Төрийн албаны хуулийн бас шинжлэлийг их хурл өргөн барина. Үүнд одоо бас үүнтэй холбоотой тодорхой зохицуултууд орно. Засаг даргын хамгийн газар таны хэлдэг үнэ. Яг үндэ урсгал зардал нь ерөөсө тэр том данхар байранд л зарцуулагдаад байгаа. Бусдаа томилтын мөнгө байхгүй, хөдөө гадаа явах бензин шатхууны мөнгө байхгүй, цалин дөнгөж одоо урсгал зардлын 30% хүрэхгүй хөв ийм байдалтай байж байгаа. Тийм болохоор бид нэг урсгал зардал дээр нэлээд томоохон бас нэг дүгнэлт хийж анхаарахгүй бол ийм одоо бас урсгал Нэмж хариулах юм байна уу? Бос. Шинжлэх ухааны академи эдийн засгийн хөгжлийн яамнаас юм байна. За, ажлын хэсгийн 6 номерын микрофон. За, эдийн засгийн хөгжлийн яам мөнхтөр. За, эдрот гишүүн асуултанд хариулъя. За, шинжлэх ухааны байгууллагын тогтолцоо өөрөө нэлээд тийм чүүргүүрөнд нэлээд өргөн царвуутай юм тогтолцоо байдаг. Академи, харьяа хүрээлэнгүүд мөн тодорхой чиглэлийн асуудлыг хариуцсан судалгааны болон за төрийн захааны шинжтэй жишээ нь халдвар төвчөндөө тэмцэх гэдэг төрөнд бас эдрот гишүүн дурдчихлээ. Энэ чиглэлийн хүрээлэнгүүд байдаг. Ер нь бол шинжлэх ухааны бодлого төлөвлөлтөөрөө нэгдсэн тогтолцоо байх нь бол зөв үү гэдэг ийм байр суурьтай бол бидний хувьд бол байдаг. Зүгээр зарим нэг онцлогтой байгууллага жишээ нь улсын мал эмнэлгийн ариун цэргийн лаборатори зэрэг онцгой чиг үүрэгтэй байгуулбал тодорхой чиг үүрэх өрөөнд харьяа одоо юу гэдэг яамд байх нь бол бас одоо ч тийм байгаа. Энэ бол харьяа байх яамд байгаад бол тогтолцоонууд бол зөв үү гэдгийг бол хэлхэн зүйтэй байна. За баярлалаа. За, онцгой ажлын хэсгийн 5 номерын микрофон. За, Батбаян шадар сайдын ахлах зөвлөх. За, 26 оны төсвөдөр бид нэр 8 шинэ одоо онцгой байдлын аврах бүлгийг 8 сумдар байгуулахаар төлөвлөж байгаа. Түрүүн хэлсэн ингээд бүссэн хөгжлийн нөгөө орон нутгийн хөгжлийн төвөдтэйгээ уялдуулаад онцгой байдлын салбар нэгжүүдийг байгуулахаар зориод ажиллаж байгаа. Гол хүндрэл нь бол урсгал зардалтай холбоотой асуудал байгаа. За, энэ 8 байгуулж байгаа шинээр 8 байгуулах гэж байгаа 8 онцгой байдлын одоо салбар нэгж бүгд байргүй орон нутгатайгаа зөвшөлдсөд орон нутгаас одоо орон байраар хангаад тоног төхөөрөмж одоо боловсон хүчнээ бол онцгой байдлын байгууллагаас хангаад явахаар харилцсан одоо тохиролцсон шийдээд ингээд байгуулж байгаа 8 одоо сум байна. За, эдрот гишүүн юм бо. За, тодруулъя гэж байна эдрот гишүүн. За тэр төсвийн зардал хянахтай холбоотой асуудал бол зөвхөн нэг хэдэн хүн халснаар хэдэн хүний оронд хүн авахгүй байснаар болохгүй л дээ наадах. Бид тэр одоо ажлын байрны тэр дахин инженерчил гэж яригадаад байгаа тэр зүйлээ хийж ээж бид нар уялдуулахгүй бол нэг сумын төрийн сангийн засгийн дарга нь одоо тэтгэвртэй гараа явчаад тэгээ тэрний оронд хүн авахгүй байх юм. Болохгүй үстэй санжаад байгаа. Тэгээд нэг ийм нэг механик юм одоо энд яриха болох хэрэгтэй. Үнэхээр тэр тамгын газрын хэн илүү үдэд байгаа нь тэрийг хүн биш механизмыг гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээ хүний оронд хүн авахгүй. Би ердөө энийг ойлгохгүй. Би суманд ажиллаж байсан.
Мал эмнэлгийн засгийн дарганд тэтгэвртэй гараа явуулчихад эсвэл гадагшаа яваагүй л яах юм? Өөр чинь шилжээ явуул яах? Та авахгүй байх юм. Тэнд тэгээ төрийн ажил яаж явах юм? Тэгэхээр би энийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр төрийн цомогтгож болно. Жохон тийм нэг суйртай, судалгаатай юм хийгээч л гэж би хэлээд байгаа. Тэгэхгүй За бямцх цайд хариулъя. Тэгээ бас эдрот гişin механикаар бас ойлгож хэрэггүй л дээ. Тэрс нэг цомд 21 хүн ажиллаж байгаа 9 өхөр нь 2 хүний асуудал яригдана. Тэр хүн тэтгэвртэй гарвал түүний оронд хүн авахгүй тэр чиг үүрэг дээр нь дотороос нь зохицуулт хийгээл шилжүүлэх юм. Энийг тэгэхээр одоо механикаар одоо гэдэг мушгиж битгий яар. Мушгиж. Ингэж л зохицуулах. Цаашдаа бид нар тийм үү процессын дахин инженерчлэл саяны ярьж төрийн албаагчны гүйцэтгэлийн үнэлгээг тийм үү ээлтэд болгох төрийн албаны хуулийн шинжилгээ хийж илүү одоо төрийн албыг цомхон чадварлаг илүү бүтээмжтэй ажилтдаг сэтгэлтэй иргэдийнхээ төлөө төрийнхөө төлөө илүү сэтгэлтэй ажилтдаг ийм одоо бас бүтэц зохицуултыг бий болгох хууль эрх зүйн бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ дээрээс тодорхой ажлууд хийгднэ. Нэг дор одоо өргөс авсан эмчнийг амьсгаар шийдэхгүй энийг бас тодорхой их хурлаас одоо баталж өгсөн хуулийн хүрээнд эхлүүлсэн өгсөн чиглэлийн хүрээнд тодорхой ихний ажлууд хийгдэж чинь цаашдаа үргэлжлээд бас олон ажлууд хийж За Ариун зэ гишүүн асуултаа асууя. За төсөвтэй холбоотой би нэг л зүйлийг ер нь